Өвч тавханд оройн төргий бид альжид ярилцлагын нэвтрүүлэг эхлүүлж байна. За манай өнөөдрийн ярилцлагын зочноор Монгол Улсын иргэн Ганбаатарын нямд орж ирж оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдөр сайхан цуч байна уу та? сайхан цуч. 2014 он за одоогоос бараг 10 жилийн өмнө юм уу? Би сая чам руу уцтаа сандраад уцтаад байдаг. Тэ одоо намаа нэг авч идчихтэй. Намайг ч одоо тийм авч мавж ярих газар байхгүй шүү дээ. Тэгтээ тэргөө. Яг нь хүмүүс чинь номтын сосискчгууд гэдэг нь. Тэ одоо твиттерийнх нь тэгж ярьж идэв шүү дээ. Тэ сонгол болохоор энэ хүн гарч айл ярих юм. Энэ өөрөө дэвшихгүй би ярихгүй шүү дээ. Тэ тэрнтэй холбоотой ер нь та ярилцлаганд орё гэдэг. Тий, тэгээд ярилцлаганд орё гэдэг шинж ерөөсөө тэрнтэй холбоотой. Энэ нөхрийг ерөөсөө гаргаж болохгүй. Өнөөдөр шүүх шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тий, тэгээд тэр мэрийг чи хараад тэгээд сандарч эхэлж штэ. Юу бодов ер нь? Шоронгоо усгаач эргээ гарах нь. Тэгээд гэмт хэрэгтэнгээр энэ төрөл дотоо хүчтэй. Шүүх одоо тэгээд ийм хордорд сайхан шийдвэр гаргадаг бол тэгээд энэ нөгөө нэг айгүй олон жилийн янз янзын хэрэгүүд шийдэгдэхгүйсэн биз дээ. Тийм хурдан шийдвэр гаргаж болдго юм байна шүү дээ. Тэг гарахгүй байсан. Тэг энэ нэг баян хайлын хүнд юм уу мөнгөтэй хүн зориулсан ийм хурдан шийдвэр гаргаж ийм хурдан энэ хүнийг ингийн цагаат тахдаг болгож болохгүй шүү дээ. Ямар гэмт хэрэгтэй билээ дээ. Би зөндөл яриа үздэй. Яагаад өнөөдөр энийг ярьж байгаа юм бэ гэхээр 14 онд битэрийг муудснаас хойш одоо битэр чинь зүгээр л хоёр ирэл хоорондоо зодтолсон шүү дээ. Тэгэл найзтайгаа зодтолчод гараад өөрөө цагтаа дуудаад би юу яадгүй таньдгүй энэ хүнийг. Миний битэрийн найз Улаанбаатар мэдчихсэн шүү дээ. Улаанбаатар намайг ирэхээс өмнө Улаанбаатарын бүхэл баанд зодтолдол явж илсэн л шүү дээ. Тэгээд өнөөдөр би ирснээс хойш битэр чи аваа тийм гайгүй нөхрөлөж явж исэн. Улс төрд орохын тулд намайг авч шоронд хийж яах юм. Тийм байсан юм бол анханасаа найзлыг гэж хооронд зүгээр тэгэл мань улс төрд орох чинь нэр цэвэр байхгүй болохгүй гэнэ. Угаасаа л ямар нэг сайхан нэртэй байсан биш үү. Тэгээ одоо ягаад тэгэхээр 14 оноос хойш одоо 24 он гэдэг чинь сонгогч нар шинэ болцсон. Энэ хүмүүс чинь нөгөө нэг залуучсан болохоор энэ хүн чинь одоо залуучууд их болчоор оост амар хөдөлмөрч юм гэл бүлээл хахад чавчаад байна гэдэг тийм өнцөг гаргаж иж яриад нь шүү дээ. Тэр чинь годлоо шүү дээ. Харин энэ давшаа нэг далимдуулаад гэдэг шиг нямтаашргаа болон одоо намтай хоёроос бусад гэр бүлийнхнээс нь би одоо танай гэр бүлийн нэр төрөлд бол халдаагүй. Зүгээр л тануусын хийсэн сайн сайхан юмыг үгүйсгээд байгаа. Энэ гэмт хэрэгтэй хүүхдтэй чинь ярьж байгаа шүү. Тэгээ аав ээж нь тэр хүүхдээ өмөрхөөл тэр хүмүүсийн асуудалтай юм биз дээ. Би бол ямар ч байсан танаа сайхан хөдөлмөрч гэрүүлийн нэр төрд бол халтаагүй шүү. Би зүгээр л энэ гэмт хэрэгтэн энэ хүүхдийг тэнд гаргаж ирэхлүүлэхээр уган болчих хэрэгтэй л байгаа байхгүй юу? Одоо жишээ нь тэгэл бас нэг хэлэхгүй бол юм болохгүй юм гараад ирэх юм. Ямар юм гэхээр одоо зүгээр явахаараа автоварт оноод өгч гэдэг хийж байгаа их чи яриагаар тий. Их хурд байхаараа шарнаачих гэдэг юм. Тэгээд хийх юм атгаа дахиад устдад орж байгаа юм. Зүгээр тэр сайхан инженер ийм тийм юм болоод тэр үйлдвэртэй ажиллаж явчих жоо тий. Гоё 41 лиценз тэгээ тий. Тэр гоё явчихна үст. Одоо ахаад энэ улсаас юуг нь туслах гад эсвэл энэ хүнд юусоо юу юм бэ? Их мэдлэг хэрэгтэй юм байна. Их мэдлгүүд бол нэг л юмд явчих гээд байна да. Юунд? Шоронд. Тэ? Одоо энэ чинь нөгөө одоо энэ нэг үр дэлмэлүүд тэр лавгийн тоомын залуу байна шүү дээ. За. Тэр залуу намтай ихтэй яриад байсан. Намайг олж тоож ярих юм бол уганда яриул бас нэг сайхан яриад өччихсэн тэр залуу. За. Тэг яагаад тэгэхээр энэ өнөөдөр сонгогч нар залуу болсон нөгөө аав ээжийн сайхан нэрийг энэ хүн хараад байна. Тийм биш. Эн чин дэвтэ дөрвөө хүчинддэг. Тэ, дээрэмддэг, зодддог. Тэ, залилдаг. Ийм л хүн шүү дээ. Залилан балдан гэж би одоо дахиад эхнээс нь ярихгүй бол өнөө YouTube дээрээс бүх юмыг арилгацсан. Тэ? Тэгээд одоо цавцгаан цаас болцсон байна шүү дээ. Тэр тавгийн томын залууд томорж идэв шүү дээ. Хараа. Чи шоронд орсон юм уу?
Тийм юм гайхуулж яриад ах юу байгаа юм бэ тэр чинь. Нуугаад тийм юмыг нуугаад үхгээл явж штэ тий. Тийм муу нэртэй болцсон. Намайг бол одоо ихэд муу хүн болгосон штэ. Би тэгээ муу байлаа гэж ямар хамаагүй штэ. Зүгээр ямар ч байсан л намтай баяр гэж хүн л их улсын их хурлын гишүүн болж болохгүй. Зүгээр энийг бол би чадах хатгаараа хэлнэ. Ямар зэтгүүц гудамжинд таарсан ч хэлнэ би. Зүгээр шоронгийн хулгайчаар дутуу гэжтэй энэ олон ард түмэн тийм биз ийм болуулаа гэж. Ядаж шоронд ороогүй хүн гэдэг чинь анханасаа хэрэг төгт холбогдоогүй. Нэр цэвэр хүнтэй хэрэлддэггүй хүн гэдэг чинь хэрэгт орохгүй шүү дээ. Муу юм хийхгүй байхгүй юу? Анханасаа л ийм өсөрхүү тэ бүгдийг одоо сургууль сураагүй хүн чинь бүгдийг нөгөө нэг юм хар ухаанаараа сурсан ч юу хөрхий. Тэгэл хар ухаанаараа яваад байгаа шүү дээ. Тэгэхээр сургууль сураад нэг бас нэг 10 дугаар авиг дүүргээд тий хамт олонтой байгаад ингэж явсан хүн бол бас нэг арай ондоо байна да тий. 2014 онд та 461 дугаар хорих ингээд төр саатал гэжсэн. Тэр үедээ нэг загтал биччихсэн би яг санаж байна л да. Хорхоос хурлын гишүүн номтой хоёрт гэж хаягилж байгаад бичсэн санагдаж байна тий. Би бол одоо ер нь хамгийн муу хүн боллоо. Битэрийн хин маргаанаас болоод. Тий. За номтой хоёр гэдэг хүн бол одоо ямар нэгэн гимзэмгүй одоо бараг хэлмэгдсэн шахуу ингээд хүн болоод дууслаа. Би нэрээ цэвэрлж авнаа байгаа гомдолтой байна гэд. Захин дээр та бичсэн санагдаж байна. Оо яг ерөөсөө энэ хамгийн юм эхэлж байгаа шүү. Тий. Би өнөөдөр чадаагүй. Өнөөдөр бас ингээд дахиад өглөөл явж байгаа чинь энэ усад нөгөө нэг хүмүүсийн дургу үргээд байгаа юм чинь энэ байхгүй. Мөнгөтэй, дүргтэй, чадaltaа тийм хүн байвал ингээд хэрэг нь бүтээд идэг. Энгийн намхай ард иргэдэг хэрэг нь бүтдэггүй. Тэгээд энэнд нь шүүхэн дандаа сайхан шийдвэрийг гаргаж өгдөг. Бусад хүнд нь тэр шийдвэрүүд нь маш удаж ийж хүрдэг. Ийм л байна шүү дээ. Тэгээ энийг одоо шударгаас гэдэг чинь эндээс эхлэх ёстой үстэй. Яг л ижилхэн байх ёстой шүү дээ. За жишээ нь бүр бодий заяа. Одоо энэ манайх чинь Америкуудад аягүй дуртай шүү дээ арчилсан улс. Тий. Жишээ нь манай Америкийн одоо би одоо энэ бүр аргаа ороод ярьж штэ. Твиттерээр би нөгөө Жой Байден хин хоёр гуйтай чинь Трамп гуйтай чинь найз байхгүй юу? Тий. Би одоо тэр хоёроос асууя гэж бодож байна. Юу гэж вэ гэхээр танад одоо ингээд улс төр нөхөр байжгаад ингээд те бүхэл төрлийн гимтэргийг хийгээд шоронд орчихвол танаа одоо буцаагаад одоо таны өөр нэг нам байгуулаад Google ороод ирвэл танаа сонгох уу гэд. Тэр харчсан улсынхаа сонгох уу? Үгүй одоо жоо юмд холбогдчихоор л эдгээр чинь уучлаарай гэдэг юм билээ шүү дээ тий. Өөстө би одоо тэгээ нэг юм их харсан. Өчигдөр энэ уржигдэр миний хийж чадаагүй чадсан юмд уучлаарай гэж оюун эрдэнэ ярьжсэн үү. За ганцхан удаа тэр хүнд баг уучлаарай гэж хэллээ шүү. Юу ч хийгээгүй ч. Тэгэхээс одоо жишээ нь намтай зөндөө олон хэрэгт холбогдсон тийм үстэй. Хүч яриад байдаг. Тий, хүчин би яриад байдаг шүү дээ. Тэгээд намайг одоо тэр олон хэрэгүүдээ өгөхгүй яагаад байгаа. Намайг сургууль сураагүй гэж хэлэхээр би сургууль сурсан гэдэг ангийнхаа хүүхдүүдийг гаргаж ирэхгүй л байгаа үстэй. Тэгээ бүгд нэр ангийн хүүхдүүд гэдэг чинь мантаа цантааштай шүү дээ. Тэгээ мантаачтай тэгээ ангийнхаа хүүхдүүдтэй баймар байна шүү дээ. Нэг ч ангийн хүүхд байхгүй. Тэгээд сурсан сургууль байхгүй. Одоо тэгэхээр тэр нөгөө манай энэ арчилсан юм сайхан орнууд чинь болохоор эднүсээ чинь заах ингээ бүгэлзээд уучлахгүйгаа болчдөг штэ. За тэгвэл тийм олон хэрэгт холбогчоод ганц удаа уучлахгүй юу? Гоогүй. Гүүштэй би биш. Гэл гүлдийгтэй тий. Энэ тэгээд энэ гүлдийдэг нь яаж байгаа юм гэхээр цайр үчин л гэж бодоод яриад нь штэ. Тий энэ ягаад цайр үчин гэхээр энэ шүүх мөрхийг бол ийм бүр үнэнхээр батаар нь хийгээд авцсан нь одоо ингээд тогтоогдож штэ. 5 жил 5 сарын ядыг би авсан бол би бол яссан. Би тэрийг бол сайн мэдэж байна. Би тэр 16 би 2008 онд гараад 16 он хүртэл би ерөөсөө ингээд шорон гэдэг юмс холтцсон. Аюу сайхан. Сайхан амьдэрж ийсэн энэ нэг аль ирэх хөхтөнд гай.
энэ гайтай найзлаад тэгэл одоо ер нь уруудахын дээр уруудж байгаа шүү дээ. Тэгээ эн чинь тийм юм бэ. Энэ нөгөө өрсөлдөгч нарыгээ тийм одоо янз янзаар дагдаг арганууд байдаг юм ба шүү дээ. Одоо жишээ нь ингээд биднес ч юм бол одоо нөгөө эцэг ихээс хөрөнгөлсөн тийм юм байхгүй усууч ингээд хамаараа зүтгээд ингээд хүмүүс энэ дээр ажилтнууд хийгээд явхаар нөгөөдүүдийн чинь цаанаас нь цагдаагаас дуудаж ирээл нөгөө хамт нийлж байгаа усуудыг чинь шалгаад данснаас чинь шалгаад ирэхээр нөгөө усууч зутаач. Тэр та хоёрын тэр 14 онд үүссэн хэрэг юу яаж шийдэгдсэн юм? Цаадчихсан шүү дээ. Бүгдээ юу? Тий, их хурлын улсын их хурлын гишүүн байхдаа хүн гутгалсан шүү дээ. Тий. Тэгээ цаадчихсан тэр хэмжээ нь хүрээгүй гэж байдсан билээ бас. Прокурорт чинь. Хэмжээ нь хүрээгүй намтай хоёр одоо хотго бариад хүн зайраад ороод зайсан ч гэсэн хэмжээ нь хүрээгүй. Тэгэхээр одоо энэ их хүн зодохоор одоо гэмтэх хэмжээнд хүрээгүй гэж гэдэг юм. Тийм юм байдаг юм билээ шүү хтэр. Ойлонд бас. Тийм заалт гаргаж ирээ цаадах ч тийм билээ. Тэгээд тэрнийхээ дараа намайг янзлаа гэж юм чи. Яасан? Янзлаад гэдэг. Оо, дорн янзлаа шүү дээ. Чи намайг бол ямар амархан юм бэ чи. Тийм биз дээ. Би тэгээд одоо намтай хоёрт мууцнаас хойш 3 орчиход байж байгаа шүү дээ. Яагаачгүйгээр. Яагаачгүйгээр шүү. Гэхдээ би эднээс шиг нөгөө ядмалаа асуулахгүй. Гялзуулчаал гараад ирхий. Тэгээ эднээс нэг ч гялзуулахгүй. 6 жилдээ орсноо 1 жил суугаад цаадаад гараад ирхий. Ингээд ийм шударга биш байхаар чинь одоо нөгөө бидний эдгээр ард түмэн чинь бүгд баян биш болохоор дургуулхаад байгаа байхгүй. Баян хүндээ та нарс ингээд биднээс ингээд гэдэг. Ийм хүмүүсийг янзлж чадахгүй байгаа засгийн газар гэж одоо бас айгүй хэцүү байгаа байхгүй. Тэгээ бүр болохгүй л одоо засаг шамаг шүүхэл мэдээж эцсийн шийдвэр гаргана л та. Гэхдээ тийм л дээ энэ шүүх шийдвэр гаргана. Тэгээ ийм юмнуудыг одоо энэ шүүгчэнд одоо сайхан цэвэрлэнэ л гэж одоо тангар өргөд очдөг байл үүдээ тий. Тэг яг энэ шааруудаас их цэвэрлдэггүй. Тэгээ бүр мөнгөтэй шаарнууд ингээ яваад идэг юм байна. Тий. Мөнгөгүй нь одоо ингээл над чиг яваал энэ бас хоёр тишээ. Одоо эн чинь шоронд орж ирээд бүр нөгөө нэг шоронгоос орж ирээд бүр засарцсан. Одоо би засарцсан гэж ярих гэдэг шүү дээ. Одоо засарцсан хүнийг явуулдаг юм бол одоо бүр болдгоо бол одоо би яах вэ? Би нэрээ бүр яг ингээ шоронгоо удгаач нар явуулдаг бол одоо би бас явж болж л байна шүү дээ. Бас би яг НАТО өрсөлдөй л доо тэгвэл одоо би чи сургууль сураагүй би чи сургууль сурцсан шүү дээ бас нэлийн юм ярих байлгүй дээ. Тий шал бүр одоо бас тэр нэг тавгийн камер ярьж байгааг сонсон чинь Америкт сургууль сурахаа очисон чинь Монголоос наач шоронд явуулгаач гэж хэлээд хасуулсан гэнэ. Тэгээ Англи руу очиод сургууль сурсан гэнэ. Курс төгсөө яваад байт юм. Одоо юм худлаа хэл сурдаг. Тэгээ манай тэр Англи Америкчууд жоохон мөнгөний аваад тэгэл курсынхаа юу өгөөл яваад байт юм билгүй. Тэ бас тэр чинь нөгөө мэдгүй одоо тэрийг бол өстой хэлж мэдэхгүй. Тий тэгээд айгу хэцүү байна. Яах вэ энэ улгаачаа. 14 онд тэгээ таарийн хэрэг цагаадаа дууссан. Тэрний дараа дахиад 3 удаа би 3 суусан гэж юу. Тэгэхээр энэ хүнтэй бас холбоотой гэж юу? Гүн мэдээч дээ. Энээс өөр хин намайг ингэж захиалж өдөр шөнөгүй цагтаа намайг дагуулах юм бэ. Одоо ингэ хүнийг ингэж засруулдаг бол одоо хүнийг ингэж одоо шоронд хийгээд хүмүүжүүлдэг бол одоо хүмүүжүүлчих хэрэг шүү дээ. Би бол одоо бүр эргээд баг нөгөө эргээд гიშгсэн мөрөө харна гэдэг үг байдаг шүү дээ. Гიშгсэн мөрөө хар яг тийм болсон шүү дээ. Одоо бүр юм хонзон санж ярьдаг болсон байлээ шүү дээ тэр зураг дээр очив. Намтай яавал яана гэнэ юу гэж хэлээ? Намтай яриг басахгүй шүү гэдэг. Хөө одоо тэгэж айлгаж байгаа шүүхийг айлгачиж шүү дээ. Шүүхийг айлгацсан уу? Уу айлгаж ийн гэж харсан шүү дээ би. Харъя. Шоdur байх нөгөө юу харъя. Намтай яриг басахгүй шүү гэж тэгж ярьж хагаад шүүхээр ийм шийдвэр гаргуулж нөлөөлж шүү дээ. Шүүх мөхөг бол ерөөсөө юм гэж байх тоогоо байж ч. Бүр л амар дээрлэх болж байгаа юм байна. Өнөөдөр бас нэг мэдээлэл яваад байсан. Та харсан уу юу? Энэ гарсан шүүхийн шийдвэр бас Монгол Улсын ерөнхийлөгч байсан хүнтэй холбоотой. За цаашлаад нөгөө таны яриад байдаг цагаан суургийн ордтой холбоотой. Гүн цагаан суургын ордыг би ярьсан шүү дээ. Баахан яриад.
За тэгээд дараа нь чинь нөгөө сонгуулийн дараа хүлээж авдаг цааш нь хүлээж авдаг нэг ч хүн гарч ирдэг юм билээ. Бүр нэрнгэсэн шүү. Бүр энэ чинь ингээл цагаан сургаа ардыг ингээ тэгээд те одоо бүр ингэ сонгон шалгуулаад даргын хүртэл солиод шилэн данстай болгоод ингээд явчвал биднээс хэрэгтэй шүү дээ нэг жоохон мөнгө. Нэг айд авчиж өгвөл тэг хэмлүүлээд одоо болоо шүү дээ бас энэ чинь өшөө бас нэг нүүрсийн урд байсан тэр урдлын тэр нүүрсний гашуун сухай төлөө. Тэр орд чинь тэр хаттайхын талд бол нэг жоохон хэсэг нь байдгийг гэсэн шүү дээ. Тэг тэр нь тэнд орд юу хот барьсан шүү дээ. Тэр манад бол овоосон шорол байгаа шүү дээ. Энэ зүгээр. Тийм тэгэхээр амар байгаа шүү дээ. Одоо бүр ингээд намнуудыг тойруулах хөдөлтөд автж байгаа шүү дээ. Цагаан сургуулийн ордыг их хурл шийдвэр гаргаад МАГ компанид өгсөн шүү дээ. Тэр чинь тэр 15 би нэг бас нэг шоронд байж хат нэг ийм өргөд битсэн. Тэрэндээ тэр нэг ийм ийм номон дээр байдаг нэг нэг сэтгүүлч нэг ийм ном бичсэн байсан шүү дээ. Ямар ном байлаа дээ. Тэр номон дээр тэр орд мордын тухай одоо 15 онд ямар шийдвэр гаргуул яаж авсан гэдэг тэр тухай байна лээ. Тэгээд тэрэн дээр бол ерөөсөө тэр үн тентэн тэгэл хэдэн хүнийг тойруулаад гарын нүргэлцэн л. Одоо өнөөдөр тэр их хурд орж ирвэл юунд бас гар өргүүлэх гээ тийм зүтгэж явал бас л юм байгаад нэмж авах гэдэг тооцолсон юм байж л байгаа шүү дээ. Наад бол чинь одоо маш их мөнгөтэй очрох хүмүүс одоо өөрсдөө нэг хайгуул хийгээд юм нь олдохгүй бол одоо ингэмээр байна тэгмээр байна гэдэг юм уу тийм юмнууд их орж ирдэг байх л байх хөрхөө тэгээд хүмүүсийн чинь мөнгө хөрөхгүй юм чинь тэгээд хитрхи нэг хүнийг ингээд нэг айлгч юм уу одоо биднээс бүгдээ хоож идэх ёстой юм ингээд нэг хүмүүс нь авчхаараа ингээд дээлхийд хийдэм юм. Үнэхээр дээлхийд хийдэм юм бүр ингээд тоохгүй шоронгоос гарч ирж байгаа юм гэж байгаа. Шоронд ороод хүүхдүүд одоо энэ ардын хүүхдүүдийн нэг зоонд амьдэрдгүү тэм шоронгоо болгоочод байгаа шүү дээ. Жишээ нь баяр цогт бол битэр чи колам шүү дээ. Баяр цогт үтэй. Би шоронгийн зоонд нэг ч хараагүй шүү дээ. Шоронгийн зоонд нэг ч хараагүй. Би дарханы шоронд байсан тэгэхээр. Баяр цогт шоронгийн зоонд нэг ч үзэгдээгүй. Бага гэдгийг та мэдчихсэн. Бага гэдэг нь бол хилж байгаа. Шоронгийн зоонд үзэгдээгүй. Шоронгийн гадаа эргэн тойронд байхгүй. Тэгээ шоронгоос их хол сахиул идэм үү? Гэрийнхээ сахиул ч юм уу хийдэм үү? Мэдгүй хөдөлгөөн оройроо гэж тушаахад авчиж тийм үү? Мэдгүй би үл тэгжэл ойлгосон. За Намтойрын тухайд бол яг тэр нэг мөнгөмөрцийн шоронд очиод очихдоо тэр ангийн дарга гэж хүүх залууд нь юу аваад очиж гин гэсэн шүү дээ. Цолыг аваад тэд турандаа цолыг аваад очиж гин гэсэн. Үнэн үү та баримттай. Юу яриад байгаа юм бэ? Бүр тэрийг сөхөд үзчихэж шүү дээ та бас тэрийг. Тэд турандаа цолыг аваад очиж шүү тэр ангийн дарагт нь. Мөнгөмөртэй ангийн дарагт нь. Тэгээд цолыг аваад өгчгөр чи тэр тэд турандаа ч н одоо тэгэл даваа гэрийн цэвэрлж ягаад хоолой нээж өгч бол гаргаа байлгүй. Шүтцэн хүн байсан шүү. Ястай. Та яаж мэдсэн тэрийг? Тэр чинь шоронгийнханд хоорондоо ингээд тойрогдож ярьж шүү дээ. Намтай хоёр ирсэн өөртөө байшин бариад гадаа тэгээд нэг юм фитнес барьж өгөөд яг хэвдээ тэр хөдөөний тийм яг манай албаа агчнууд тэгээд нэг байшин бариулж авал нэг нөхрийг тэгээд нэг толгойг нь хийлж гаргачих юм да яг тэр тэгээд шорондоо л үлдэж байгаа. Тэгтэл ер нь тийм л илүү эрхэл идэвхмээргүй байгаа хгүй. Бүгдийн боломжтойнуудын төвд өөр боломжтой хүмүүс үнд бол бүгдийг дэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй тэгэхээр ганцхны найвч ялгад тэгэл бусдын найвч битүү чойн тий чойн дотор хийгээл намайг бол ерөөсөө манай найз чи өстой их хэлмэгдүүлсэн шүү дээ. За жишээ нь жишээ заяа. Одоо энд нөгөө нэг юм юу болсон шүү дээ. Шудраг тав гэдэг нэг жагсаал явсан. За тийм. Тэгсэн. За тэгээд жагсаал явсан. Намтай хоёр ч унгаах гал. Одоо намтай хоёр чинь тийч нэг 32 33 гол явж шít. Мэ гамбод мэ инхолд гэдэг нэг ахыг унгаах гал. Мэ инхолд гэж байгаа болохоос ерөөсөө ард нь тэр нам тэр тоглож исэн тоглоом байгаа шүү дээ чинь.
Тэг тийм юм хуйлдаа муулдаа айгуулагийн те. Тэгээд тэр зураг дээр яж байгаа нь бол энийг унгаах гад тэрийг унгаах гад тэгж хуйлдаад ах нарыгаа зайлуулъя гэдэг ингээд ярьж идэв л дээ. Тэгэхэд энэ шудраг тавын жагсаал бас намайг тэнд саглагт хийсэн шүү дээ. Ягаад? Газраас ингээд дарга нар ирээд шүүхийн шийдвэрээс дарга нар ирээд яагаад гэсэн чинь уцаар ярих өдөр уцаар ярьсаар биш шоронд саглагт хийсэн. Та хинтээ юу гэж ярьсан? Би зөвхөн өөрийнхөө төрсөн дүүтэл ярьсан. За. Миний төрсөн дүү чинь хазгаав шүү дээ. Монголоос хазгаав. Бас их Монгол тийм. Тэгээ би яг нь зурагтаа талбай дээр жагсаал магсаал болоод байхад тэрийг харж байгаа юм чинь яг тэр дүүргөө уцаар ичихгүй юу? Такс боноор шүү дээ. Одоо шоронгийн хянагч харж байгаа шүү дээ. Би такс боноор яриад ирэхэд газраас ирээд тэр намайг одоо саргилт хийх юм олдохгүй болохоор тэр ингээд миний тэр шорон дотор явж байгаа хөдөлгөөн камерууд хянсаар агаад энэ өдөр чинь 5 дахь өдөр уцаар энэ нөхөр чинь 5 дахь өдөр уцаар ярих ёстой юм байна. 3 дахь өдөр уцаар ярьсан байна. 30 өнөخت саргилт хийчих юм чи. Намтай хоёр ямар хамаатай энэ дэр ингээд. Үгүй эн чинь намтай хоёр намайг тийш нь ачуулсан юм. За. Яагаад тэгэхээр би яагаад энийг яаж юм би чинь нөгөө эхлээд тэр нүүн хятадуудын нэг асуудалд ороод уул нь бол би зүгээр хятад хүнд мөнгөө нэг өөр Монголд мөнгөө алдаал за тэгээд тэр мөнгөний хойноос ч одоо мөнгө алдсан чинь жоо ууралдаг юм байгаа үстэй. Нэг хятад жоохон ороод уурсны төлөө гинтхэн нөгөө намтай хоёрын өмгөөлөгч одоо яга хардаад тэгэхээр монтой хоёрын өмгөөлөгч мандах гэж нөхөр чинь гинтхэн гүйж гарч нөгөө талд нь өмгөөлөөл тэгээд өмгөөллийн баг аавч тэр хятадуудыг чи өмгөөлөөл ингээд намайг шоронд ийсэн шүү дээ. Тэгээд тэр чинь юу болсон бэ гэхээр 17 онд 2017 онд нөгөө шинэ гимтэргийн шинэ хууль гарч ирээд шинэ гэрүүгийн хууль батлагдаад тэгээд тэр хууль бол болохоор нөгөө он соёлын гимтэрэгт мэрэгт ингээд муухай нэр доминууд нь алга болоод тэгээ бүгд нэг анхны удаа хэрэгтэй болоод татгсан чи би 3 жилийн ял авчихгүй юу? Хамжигч гэд надад ял өгж байгаа заяа бүр. За тэгээд би бас тэр нэг тийм зүртэй тэр гожим мужигаа зодсон байх. Би зүгээр нэг очиж өчиг мөнгө хөлдөө чи ямар муухай болоо залингаа авахгүй гэж загснаа төлөв би очиж шүү дээ. За тэгээ 3 жилийн ял авсан чинь хятад нүүдэн дээр шүүхийнхээ үүдэн дээр чарлагдаад байгаа юм чинь. Танаас 10 жилдээ шорон тэнэгчээд 3 жил өчлөө. Наад хүн чи одоо биднээс гач ирээд энэ тэр болно. Одоо наа чи өнөө маргааш уу гарлаа гэж юу? Тийм биш шүү дээ. Тэгэхэд би энийг хардахгүй яах юм? Өмгөөлөгч чинь тэр эсрэг тав шүүгээ явж байгаа би намтай хоёрыг хардахгүй яах өөр хэнийг хардах юм? За тэгээд авдралын шоронд очлоо. За магаданд орох төглөө. За би магаданд орлоо л доо. Тэгсэн чинь шүүх чинь ингэж байгаа. За нэг жишээ нь шүү заяа. Шүүх болохоос өмнө миний материалыг Төв аймаг руу одоо ингээд Магдангийн материал явж байгаа шүү дээ. Төв аймаг руу Магдангийн материал авсан шүү. Төв аймагаас усын ерөнхий борохоор татаа авцсан. Тийм юм байдгийн өгсөн байлгаа татаад авцсан. Байлгаа татаад авсан усын ерөнхий борохоороос автомобилын шалгалт ирсэн. Шалгалт ирээд ангийн даргын ажлаас нь алдсан. Яасан гэсэн чинь чам мундуугаас өргөн шоронд орох Магадангад орох олдохгүй байна уу гэд. За тэгээ энэ удаа бас намттай яаж холбогдох вэ? Үгүй яаж холбогдох вэ? Тэр Эрдэнэбат гэж хүн чинь хэний штэ. Одоо нөгөө ерхий прокурорын орлогч байсан Эрдэнэбат. Тий. Тэр хүн чинь нөгөө хэний хүн штэ. Нямтай шургуун тавьсан хүн штэ. Тий. Тэгэхээр тэр хүн чинь тим даалгавар өгж штэ. Тэгээд тэр нь надаас болоод заяа бүгдүүдээ ангийн дараа хурандаа цоттой майдлаас алгачиж байгаа. За би шүүхтэр орсон чинь шүүхийнх нь хүнд одоо бүр шал орон үндсгүй. За 2017 онд Монгол улсын шинэ гэмт хэргийн хууль гараад за би нэг шоронд нүнтэй зодлоо нүхний хуруугалцсан байжсэн чинь тэр хэргийг мэс өгөхөд одоо 17 онд Монгол улсын бүх хүний одоо хийсэн юмнууд ингээд цагаатцсан байж байгаа шүү дээ. Минийх цагаатахгүй. Тэгээд нямдуучууд бол бүр хавын хатуугаараа үйлчлэнэ. Тэгээ нямдуучийн юмнууд цагаатахгүй байжгаад намайг тэр шүүхээс хасаацсан. За би ч одоо яах вэ? За хувь тавьсантайгаа эвдрээ. За яс шууч гээд. Бэж ч оройн намайг салхи тавьж идээсэн. За нэг хэд хоногийн дараа гараад арай жоохон тайвшраад байж байгаа. Би
За үнэхээр болохгүй манай одоо энэ улс төрд байгаа нөгөө нөлөө бүхий улсын их хурлын гишүүн нөгөө намтай баярлага нөгөө одоо би шоронгоос харахын тулд ярьж штэ найз руугаа. За. Найз руугаа ярьлаа штэ уцаар. За найз за. Тэгсэн чинь оо. Чиммо. Яасан. Гуяах юу чи одоо намайг магадланд ингээд тавьчихлаа штэ. Чи яагаад ингэж ийм юм ингэ юм санаа яваад идэв. Чи ч одоо би одоо ямар танаа аваа хүүхдийг хэлбэлцэн байгаа шүү дээ, тий? Одоо эр хүнд өөр хонцон санаах нь юу байгаа юм бэ, тийм шүү дээ. Хайртай хүүхнэр нь орцсон бол бас нэг тэгнэ. Би одоо тэдний эд хөрөнгө мөрөнгнөөс нь аваагүй шүү дээ. Цагаан суурь мөрөөгөө чинь би хаач маагаагүй шүү дээ. Би гашуун сухад могод чинь би нүүрснээс чинь нэг шаргыг суулгаалаагүй шүү дээ. Тэг өөр битээ юу ямар хонцон байх нэг хэрэлдэл зодолтой үстэй. Тэрэндээ тэгээд миний өдөс сарвас хүнийг одоо ингээд үнсэн товрог болгож штэ. За тэгээд миний авдамтай шоргол би уцаар яриад чи юм уу стонер дихгүй. Би одоо чамд хүчөө үзүүлнэ гэдэг уцаа 50 би за болохоо газар ухаад нөгөө уцаа нуучихгүй юу. За газар ухаад би тэр халуусны гадаа за 30-40 минут сууж исэн чинь хашаад аваад хав цэргүүд олоод ирвэл яах вэ? Тусгаагийнхаа. Тэр нөгөө уцаа чи хайс. Олохгүй шүү дээ би нөгөө газар ухаад хийцээж ганцаараа. За нөгөө уцаж хайгаад ингээд гэсэн намайг салхтай чийд байжгаад шүн начаад бүх хааш явж байгаа мэддэггүй авч яваад нэг шорд авид ирсэн чинь нэг шоронд намайг хүлээсэн хүмүүс зогсож байгаа шүү дээ чи даалгавар авцсан. За тэгэхээр ангийн дарга гэдэг нөхөр шууд даалгавартай хүн ойлгомжтой шүү дээ. Орж ирэнгууд чинь зүгээр чөтгөн шулам харцсан юм шиг зэгнэ. Би огт танихгүй хүн чинь над руу одоо ихнэ муу гэмт хэрэгтэй байсан ч гэсэн шүүх шийдвэрийн тэгж хайцсахгүй шүү дээ. Тэгэхээр тэр ангийн дараа халагдцсан тэгтээ. Дандаа хойд бус юм хийдэг тийм хүн олоо тавьчихдаг байхгүй юм чи өөрөө хойд бус юмар гарсан хүн чинь бас нэг тийм хүн олоо тавьчих шүү дээ. Өөрт нь үнэ чи тэр хүн бол намайг хүн гэж үзэхгүй яргалж байгаа шүү дээ. Тэгвэл тэр хүн яасан гэсэн чинь одоо ингээд цаашаа хараа зогс мокс гэж яагаад нэгдэж хоорондоо нэг юм 20,000 цаас хуулаад миний гутнаас авсан хийчих жоо. Би тэг цаашаа зогсож байгаа нь хийж гаргаж ирсэн. Оо 20,000 төгрөг гаргаж ирлээ. Сахларт хийчихье гэж байгаа. Дөрмөн дээр мөнгө байх сүрдэ харгаа. Бас намтай ерсгалцсан нэг. Үгүй тэгээд шүн аваад явсан хүн чинь захиалахгүй яах юм. Одоо наадах чи шоронгийн өрдөн дээр очиход наамгад шоронгийн янз янз болгоох гэл одоо нөгөө дарга нот. Тэгэхэд яагаад намтай захиалсан бэ гэхэд тэгэхэд шүүх шийдвэрийн дарга нь Амгалан Баяр гэж генерал байсан юм. Амгалан Баяр гэж генерал чинь нөгөө юуны хүн штэ. Замын цагдаагийн дарга байсан. Монголын алт компаниас нүүрс авч нөгөө ажилчдад одоо нөгөө шагнал магнал болоод тараач өгдөг гэсэн юм баггүй. Энэ нүүрсээр чи маш олон хүнийг ахуулдаг. Нүүрсний ковот авгаад хүмүүсийг тэгдэг. Тэр ковотыг авахгүйгээр тэр хүмүүстэй муудаг, тэр хүмүүс рүүгээ дайрдаг. Шудрах хүмүүсийг ковотоор худалдаж авах гэсэн тийм. Тэгвэл нүүрсээр л худалдаж авах гэсэн. Одоо энэ нүүрс бол ёстой зүгээр бүх юмнийхын таглаа шүү дээ. Тэгэхээр манай энэ нөгөө гэмт хэрэгтэн найз маань одоо үндэсний эвслийн тэргүүн нөгөө намтай баяр маань одоо энэ нам байж болохгүйгээд Монгол Ардын намаас хөөгдсөн шүү дээ. Тэнгуут одоо нөгөө түрүүний нөгөө Жо Байден гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгээ тэрэн шиг чинь нөгөө хаалгаар гаргахаар тоноор эргэж орж ирээл. Дахиад нөгөө энэ үл одоо орж ирээл гэмт хэрэгэл үргэлжлүүлнэ. Өөр энэнд одоо тийм бодож санаж байгаа бидний төлөө унтаж чадахгүй байгаа юм ярьж илэн шүү дээ баг. Тийм. Энд бидний төлөө унтаж чадахгүй байхдаа тэр урд нь 8 жил гишүүн байхдаа тэр унтаж чадахгүй юмнууд гой хийхгүй яасан тийм биз дээ. Юу ширвгүй нэг баахан хил ам таталсан гэмт хэрэгтэн гэсэн нэг гишүүн байж байгаа хөөгдөд буугаа үстэ бүр гишүүнээс. Тэгэхэд энэ нам нь бүр энэ шаар манад хэрэггүй гэд хөөгөө үстэ. Харин ингэж хараад байхад одоо энэ хүмүүс нэг юм маш сайн мэдэх хэрэгтэй. Одоо энэ ардын намын дараа гоё үрдэн чи ёстой ань цэвэрлэгийг хийж шүү. Хин хаана одоо биднээс 30 жил энэ улс одоо ачиж цэцэг 30 жил болсон. Маа компаниас 30 жил болсон. Одоо тавэрийнхний амьдрал дэвшлээд байгаа биз? 30 жил.
30 жилийн улс ачил зэлдэ 30 жил болоход биднээс бүр дордод байгаа ч тийм. Тэгээд энэ нөгөө нэг гэмт хэрэгтэн чинь одоо нөгөө биднээсээ хувач хэрэглэх ёстой юм мэн авч ингэж хэрэглэсээр хагаад одоо бүр ингэж дийлдэхээ байгаад нам худалдаж аваад буцаад ороод ирчих. Уг нь бол ардын нам чи энийг намаасаа хөөгөөд манай намд ийм гэмт хэрэгтэн ийм шаар хэрэггүй юм байна гэж явуулчаад ах чинь өнөөдөр одоо нөгөө энэ оюун ертөнцийн шааруудаас салж ядчих шүү дээ. Тийм байгаа үстэй. Олон хүний муухайг илчиллээ, олон юмыг ярьлаа. Биднээс 30 жил болоход энэ тухай нэгч мэдэхгүй байсан биз дээ. Одоо биднээс 30 жил боловсролын зээлийн сангийн хулгай банкнаас одоо хөгжлийн банкныхан бол өглөөнгөө босоод ирэхэд дансанд нь зүгээр үжихт мөнгө хийцэн юм шиг яриад байлээ шүү дээ. Бараг мессежээр цонхол мессежээр мөнгө орцсон зээл бүтцсэн тийм. Биднээс энийг мэдэггүй үстэй. Мэдчихсэн юм уу? Чи хөгжлийн банкнаас зээл чамд өгвөл авна үстэй. Чамд ийм олон сая долларын зээл өгүүлж аваад бас нэг 7 буудын дожиж юм хийчихэндээ. Бараг тийм үстэй. Хөгжлийн банкнаас ингээл байн 10-20 сая доллар өгөөд байх юм бол хийчин үстэй. Ямар ч асуудалгүй зохицуулна шүү дээ. Тэгэхэд чинь одоо энэ хулгайч нар ч ерөөсөө энэ оюун ертөнцийн энэ хулгайч нарын энийг л илчилж өглөө шүү дээ. Биднээс 30 жилийн мэдээгүй шүү дээ. Эднөө бусад ерөнхий сайдууд нь биднээс хэлээгүй үстэй. Хуульдад байсан биз дээ. Хэлбэгдэр ерөнхий сайд байсан шүү дээ. Хэлээгүй шүү дээ. Хэлээгүй үстэй. Та Норвей автог гэдэг нэг ерөнхий сайд байсан. Тэр хүн бас ярьж исэн цухас загас. Сонгол гэл те. За хөрс үх гэдэг нэг юм байна. Одоо энэ шодрох хүмүүс нь эднээс л биш яг нэрээ яриад байвал. Одоо намаа нөгөө сосисгч гэж ярих байх. Тэр сосисгэр шүү дээ. Одоо сосисгэрх юм байв сосисгэр. Яг бол энэ өөрийнхөө төлөө дуулж байгаа аахгүй би. Тийм тэгэхээр энэ ийм том гэмт хэрэгтэнгүүдийг ерөөсөө гэмт хэрэгт хутгалцсан нэгч хүнийг л явуулмааргүй л байна. Яг үнэнгээс эсвэл эдний нам мамд нь ёор санд өгмөөргүй байна. Тэгэхгүй биднээс 30 жил мэдээгүй юм байна. Оюун эрдэнэ сайд мэдүүлж өгдөө шүү дээ. Ийм юм байд юм байна, ийм хулгай байд юм байна. Манайхаас энэ хусцсан юм байна, тэдний хаас тэр хусцсан юм байна. Одоо тэгээд боловсролын зээлийн санг тэр тэгсэн юм байна. Чи нөгөө юу хинэ оюун эрдэнэ чи хувийн сургууль төгссөн байна. Баатар чи хувийн сургууль. Гүн хөтөний хүүхдүүд юу хувийн сургууль төгсгөөсөөр аргагүй юм биш шүү дээ. Дарганы хүүхдүүд нь бүх өнгөтэй өддөг нь одоо ингээд аав ээж нь аваад өгчин. Тэ аав ээж нь аваад өгчин. Тэгээд хөдөөнийх нь чи яах хувийн сургууль сурч нэг жоохон наашаа төгөхгүй л бол юус мэдүүлэхгүй байх санаатай юм биш бараг л. Тэгээд энэ бүгдийг чинь гаргаж ирээд харин биднээс ярьж байгаа энэ хүн чинь шодрох хүн байгаа үстэй. Тэгээ яагаад энэ бүгдийг ингээ гаргаж ирээ ярихаар нөгөө хүмүүс нь л ирээл муулаад энэ чинь муулаад байгаа хүмүүс нь нөгөө дүлийн л тойр хүрээ сайхан амьддаг хүмүүс нь баггүй юу? Жинхэнэ нөгөө улсын маань хулгай хийгээд цөлмөж явж байгаа хүмүүсийн тойр хүрээ сайхан амьддаг хүмүүс нь л ингээл хөрхөөрхийн бичээл хөрхөөрхийн твиттерийн тэргээр нийлж муулаал те бүлэгвэ шүү дээ бас хөөрхөн одоо энэ хараад хахад энэ дандаа нэг гэмт хэрэгтэн байсан дарга цэрэгнэр ерөнхий сайд өмөрөд байгааз надад яриг тэгэхээр эднээс багш нар юм уу дасгалжуулагч юм уу те айгүй хэцүү болцсон. За та хоёроос нэлээд удаа ярьсан. Ерхэд ингээд дуусгая. Ер нь тэгээд та сүүлд ер нь найзтайгаа хизээ ярьсан. Би дөнгөж сайхан. За сайхан гэдэг нь бүр энэ сонгуулийн өмнөхөн. За бас би хараад байгаа шүү дээ тий. Эр усууд одоо яач гэдэг юм уу одоо. Тий. Тэгээ би талгаж үтсэн аваагаа мессеж бичсэн. За хариу өгөөгүй. Тэгээ би дотроо бодож штэ. За болохгүй бол болохгүй байя. Тий. Ерөөсөө өөр юм бодож байгаа юм байна. Одоо би нэгэнт одоо ингээд энэ хүн гарч ирээд бүр дуусгах бол дуусгаас өмнө бүр сайн яриад дууссан дээр штэ. Хоёроор нь дутуу яриад яах вэ? Одоо тэгээд ер нь цагаан суургийнхаа ордыг тийм үү? Үнэхээр өнөөдөр төрийн нууцаас гаргалаа гэж тэгжсэн. 6 сарын 6 би бас мэдээ харахад. Тэгвэл одоо төрийн нууцаас гаргасан тэр юмнууд нь сайхан хил болгоод
Цагаан сургууийнхаа ордыг ядаж энэ ард түмэнд авч өгчөөд тийм үү? Одоо ард түмэнд ядаж цог хуваа авчиад тэгээд одоо би одоо энд хорлогдоход байх л та. Одоо энэний хийж чадах юм нь одоо намайг л дуусгах л байгаа шүү дээ. Тэгэхээр бид хоёр бол одоо ингээд хоёулахнаа ингээд сайхан өөдөөс хараа суух юм бол би энд байгаа энэ их хорслыг бол дорн тайлж өгнө шүү дээ. Би зүгээр яг үнээр хэлж байна тийм. За. Тэгэхгүй манай эн чинь бол одоо аюул олон хүн хөлсөлж яваад ингээл дагуулаад яваад хүмүүс хөлсөө сайн авах хэрэгтэй шүү дээ. Намайг янзлал гэж яваад тэр хөлсөө сайн аваад тэгээд Энийг янзлаад хүн хүсэлсэн байгаа юм. Оо янзлсан байгаа шүү дээ. Тэр чинь ойлгомжтой. Тийм үү. Тий. Та тэрийг мэдээд байна уу? Мэдж байгаа би. Тий хүмүүс хөлсөлсөн байгаа шүү дээ. Одоо энэ хүмүүс ч ерөөсөө цаадах чи янзлаад тэгээд цаадахны чинь жоохон урууд таавч нэг хэдэн цаас цаад ч одоо мөнгө өгнө нөгөө хүмүүс ч хуурддаг юм байгаа шүү дээ. Манай энэ мөнгөтэй ч мөнгө юу ч өгөхгүй. Худлааш ихлээд авж байгаа янзлаараа хөөе. Янзлаач та тий. Авж байгаа янзлахгүй хоёрын хооронд юу ч аваагүй янзлаад өөрөө хохроод тэгээд би ч бас агаасаа хөөцөлдөх ах トゥ төр садантай хүн шүү дээ. Би ч их орлоо шүү дээ ах トゥ төр сад. Тэгээд дүүнер маань бас нэг дагаа нэхин шүү дээ. Тий. За. Ирж бас ярилцсан танд баярлалаа. За. Намайг одоо уцтахад минь хүлээж аваа та хүрээд ирээ гэж хэлсэнд бас чамд баярлалаа. За баярлалаа. За амжилтсан.